За сайн байцгаана уу. Зуны номтой өдрүүд гэдэг үйл ажиллагаандаа зориулаад гоо сайхны шинжлэх ухааны номын орчуулагчаар Уран бэлэг маань хүрэлцэн ирсэн байна. За сайн уу? Сайн уу. За энэ зуны өдрийн мэндийг хүргэе. За энэ хүрээндээ бас намайг урьж оролцуулж байгаад баярлалаа. Баярлалаа. Ирсэнд баярлалаа. За тэгээд бид хоёр болохоор гоо сайхны шинжлэх ухаан гэдэг номноос хүмүүсийн одоо нөгөө ташаа ойлголт өгдөө штэ. Би хүртэл ингээ уншаад авир гайхсан. Юу тийм үү гэж бодвол тэгэл тэр уншингаа хөөх гэж авир гайхчихсан. Яа тэгэл би яг өөрөө юм арьс арчилгааг нэг тийм чухалчилж үздэггүйсэн аахгүй. Яа тэгэл дээр үед хүмүүс ингээл арьс арчилгаа нэг хийхгүй болол лсэн гэж бодвол одоо ингээл амар олон үйлдэлтэй гэл тэр нь надад амар ядаргаатай ч юм шиг санагдаад тэгээ ер нь их арчилахгүй гэж бодсон аахгүй. Тэгээ яг энийг унсны дараа ингээл яг үндэс суурьтай яг шинжлэх ухаан дээр үндэслээд гаргасан болохоор үнэхээр ингээ итгээд яг өөрийгөө арчлаад тэгэж явдаг болсон. Надад ч гэсэн нэг орчуулж байх үйл явцтайгаас хөөх энэ чинь ингэдэг юм гэж бас гарч ирсэн зүйлүүд маш их байсан. Одоо жишээ нөгөө нэг хумс үстэй тэр зүйлүүд гэсэн миний яг бүр айгүй гүн гүнзгий өмнө нөгөө судалж байгаагүй зүйлүүд байсан болохоор тэгээд тэд нар дээр ч гэсэн би орчуулж хатаа энэ чинь ингэдэг юм биш үү тэгдэм биш үү гэж бас айгүй ойлгосон. Тэгээд нөгөө номон дээр яг юм жижигхэн дөрвөлжин дотор нөгөө ташаа ойлголттой гарч ирдэ шүү дээ. Би ер нь тэрээс үүдээ бас ингээ хаяа сууж хатаа гүйлгээд нэр энийг гэсэндээ гэж бас үе ингэж яг гүйлгэж байгаа унших дуртай. Тэр будлан бас амар гоё. Хүн болгон л нэрээ ингэж боддог доо гэж яг боддог тийм юмнууд. Нөгөө нэг хэсэг Facebook энтер дээр одоо бид зарим хүмүүс Facebook-ийн мэдээлэлд шууд итгээд идэв штэ. Тэгээ нөгөө хэсэг нөгөө хумсаар амьсгалдаг гэл хүмүүс ярьдаг. Тэрэнд ингээл зүгээр л итгэцэн явж исэн. Тэгээд хумсаа амраах хэвээр жоохон будцсан болвол будуулахгүй явах хэвээр гэд тэгж бас итгэцэн явж ирсэн аа. Үгүй л байсан юм бэлээ. Яг шинжлэх ухааны үндэслэлтэй яг шинжлэх ухаан дээр суурлаад тайлбарсан юм бол шал ондоо л идэв лээ. За тэгээ миний ингээ эхний асуух асуулт болохоор арьс арчилгаа ингээ яагаад хэрэгтэй гэж бодсон. Яагаад хэрэгтэй вэ? Арьс арчилгаа гэдэг зүйл маань хэрвээ яг ингээд номоо бас ингээ уншаад номтой холбоод ингээ тайлбарлах юм бол арьс арчилгаа гэдэг нь зөвхөн нөгөө нэг гой сайхан харагдах гэхээсээ илүү бас нөгөө эрүүл мэнд талаасаа хүн одоо нарны тос хамгаалснаар арьсны хавдраас одоо урьдчилан сэргийлжин гэдэг ч юм уу те яг гоо сайхан гадаад үзэмж гэхээсээ илүү бас арьсаа арчилах нь хүний одоо нөгөө эрүүл мэнд талаасаа ч гэсэн эрүүл амьдрах те одоо тэр зүйлүүд ч их нөлөөлдөг. Учираас ер нь бол арьс арчилгааг зөв зохиох хэмжээнд хэрэглэх нь бол хүн бүрт хэрэгтэй тустай юм зүйл байгаа. Тэгээ нөгөө юу ийсэн зуны арьс арчилгаа, өвлийн арьс арчилгаа гэх ер нь одоо бид хэдээ өөрсдөө гэсэн дэглэм байгаа шүү дээ арьс арчилгаа. Тэнгүүд зун уйлрал ч юм уу эсвэл уулсын өөрчлөгдөхөөр бас тэр дэглэмээ өөрчлөх шаардлага байгаа шүү дээ. Тэгвэл одоо яг зун болж байгаа болохоор яг яаж өөрчлөх ямар дараалал байвал илүү зохистой вэ? За ялангуяа нөгөө Монголд эрс суур амьсгалтай шүү дээ тий. Одоо саяхан энэ зун гэхэд л ихэндээ айгүй хүүтэн байж байгаа л тэгээ сайбер огцсон ингээ халуун болчлоо шүү дээ. Тэгэл энэ хооронд ч гэсэн ингээд бас ингээд арьс хуурж байгаа байхгүй юу? Яг нэг л бүтээгдэхүүндээ хэрэглээд байвал нэг л адилхан үр дүнгээс авахгүй. Одоо ингээд цаг агаар гэдэг ч юм уу те ингээд маш олон хүчин зүйлүүдээс нөлөөлж байгаа. Яг одоо ингээд өдрийн бар ингээд 30 шахаж байгаа ч юм уу ингээд ийм айгам халуун ийм цаг агаартай үед болвол аль болох минимал байлгавал зүгээр хит олон юм давхарлж хэрэглэх гээд байхгүйгээр яг цэвэрлэгээ хийчин тэгээ арьсаа чийгшүүлчин тэгээ нарнаасаа хамгаалчин гэсэн яг үндсэн 3 юмаа л ханхаар тийм бүтээгдэхүүнүүд арай цөөхөн хэрэглүүл зохистой. За тэгээд цөөхнөөс гадна бас хөнгөн бүтэцтэй байвал зүгээр. Одоо тосоо гэхэд ингээд хүнд одоо тосон бүтэцтэй тийм биш одоо жоохон гээлэн хөнгөн юм маш гоё усан суурьтай тийм бас чийгшүүлэгч тоснуудаар орлуулах юм бол зөний үйлрэлт маш гоё тохиромжтой. Тэгээд нөгөө бас нэг асуулт байна. Нөгөө нэг арьсаа амраах гэдэг нь штэ. Арьсаа амраах гэдэг нь яг юу хэлж байгаа? Одоо миний бодлоор бүтэн будаггүй ингээд явах юм уу? Эсвэл баг зэрэг арчилгаа хийгээд амраах ёстой гэдэг юм уу? Тэр ойлголтыг би бас ойлгоогүй байсан. Арьсаа амраах гэдгийг бол яг нүрээ будахгүйгээр арьс арчилгаагаа хийдгээрээ хийгээд тий ер нь арьс арчилгаа хийснээр арьс өөрөө амарч байгаа юм аа. За яг тийм баг тий. Би ч арьсаа амрах хэрэг юу ч төрөхгүй л тэгэл ингээл орхих юм бахал гэж боддог байсан. Юу ч төрөхгүй байвал арьс өөрөө эргээд одоо юу гэдэг чинь сайн чийгшүүлэхгүй сайн ингээд гүцэд цэвэрлэхгүй байвал арьс чинь өөрөө ингээд уяана одоо бохирдол ингээд татаг гаргадаг ч юм уу тий хангалттай чийгшлээ авахгүй байвал уяана одоо чийгшил хэрэгтэй мэн ингээд харин бүр эсрэгээр ядраагаад байгаа байхгүй. Тэгэхээр арьс арчилгаагаа зөв хийвэл яг арьсаа амрааж ийн гэсэн үг. Тэг яг арьсаа заавал нэг будахгүйгээр
амраагаад будаад ахаар нэг амар хэцүү юм байх биш л дээ. Гэхдээ яг нөгөө бид нар будахаар primer, base, cushion гэлтэй айгүй олон юмнууд давхарладаг болохоор тэр нь бас ингээ арьсан дээр ингээл гэл ингээ наалтж байгаа зүйлүүдийг бас байхгүй түр амраагаад энэ халуун орчинд бас ингээд явуулах бас арьс жоохон баярлах. Тэгвэл одоо нөгөө нэг бүтээгдэхүүнийг яг үр дүнтэй байгаа үгүйг нь яаж мэдэх вэ? Одоо жишээ нь ингээл амар үнэтэй бүтээгдэхүүн аваад идэв штэ. Тэгэл яг үр дүн гарч байгааг нь мэддэхгүй. Тэгсэн мэт яг тэгэл байгаа л идэг. Яг тэрийг яг яаж мэдэх ёстой гэдэг. Үр дүн гэдэг дээр бас яг үр дүн гэд ярахаар айгүй өргөн үрд штэ тий. Яг одоо миний хүсэж байгаа үр дүн өөрөөж болно, чиний хас өөрөөж болно. Тэгэхээр яг анханасаа яг бүтээгдэхүүн аваа хэрэглэхдээ хүмүүсээс нөгөө үр дүн яг зорилгоо айгүй зөв тодорхойлох хэрэгтэй юм шиг надад санагддаг. За энэ юу гэсэн үг вэ гэхээр одоо жишээ нь манай зах зээл дээр бас ялангуяа нөгөө Азийн бүтээгдэхүүнүүд аюул их давмгаалж штэ тий. Солонгос, Арс, арчилгаа, Япон гэдэг ч юм уу. Тэгэхээр Азийн ерөн бүтээгдэхүүнүүд арай нөгөө зөөлхөн жоохон урьдчилан сэргийлэх хандлагатай байдаг. Одоо арьсыг гой чийгшүүлэх нөгөө арга гэх юм уу арай зөөлхөн арилгуудтай байдаг болвол барууны буюу одоо Европын, Америкийн одоо арьс арчилгааны брэнд болохоор илүү жоохон хүчтэй байдаг. Яг ингээд асуудлын дараах арчилгаа гэдэг шиг. Тэгэхээр яг би маш зөөлхөн найрлагатай одоо ингээд зүгээр чийгшүүлэхтэй ингээд энгийн тийм бүтээгдэхүүн өдөр тутамдаа хэрэглэж болохоор тийм найрлагатай бүтээгдэхүүн авчгаад би бас ингээд гайхамшигтай үр дүн хүлээгээд байвал тэр үр дүн надад ирэхгүй байхгүй. Миний зорилго би арьсаа гоё чийгшүүлмээр байна. Тэгээ арьсандаа гоё тохирсон чийгшлээ өгчмөр байна. Тэгээ ингээ арьсаа гоё усалчмаар байна гэдэг зорилготойгоор тэр бүтээгдэхүүнийг авал үр дүндээ хүрч ийна гэж бодож байна. Тэгээ бас нөгөө үр дүнтэй бүтээгдэхүүнээ шалгахын тулд яг тэр бүтээгдэхүүнийг ингээ ашиглахаа болохоор арьс жоохон ингээд өөр болоод их тийм батг гараад эхэлдэг гэж би харсан. Яг тэр бүтээгдэхүүн сайн байгаа эсхийг мэдхийн тулд гэж бодож байна. Би болохоор эсээр яг ингээд бүтээгдэхүүнөд хэрэглэхээр яг нөгөө үр дүн мэдэрч байгаа юм биш нөгөө нэг хэрэв батг гаргаад байвал аль нэг нь хэрэглэхээ одоо арай идэвхтэй орсон найрлага орсон хэрэглэхээ болчингууд яг нөгөө батган аяанда байхгүй болчихлоо ч юм уу. Би болохоор нөгөө эсрэгээр ингээд аль нь болохгүй байх гэдгийг мэдхийн тулд яг хасдаг байхгүй. Чи болохоор аль нь болж ийн гэдэг. Тэгээд энэ номон дээр нэг гарсан юм нь болохоор одоо хүмүүсийн бүр бүгд ингээд ойлгохдаг юм усны талаар, усуух талаар байсан тий. Тэгээ би энэ номон дээр ингээд усуух нь одоо нүрийн арьс нь тийм ч их нөлөөлөхгүй гэжсэн шүү дээ. Би бүр ингээд шок. Тийм ч их нөлөөлөхгүй. Тэгээ намайг бас шокруулсан юм яг тэр өстэй нөгөө нэг хүн яг ам үнэхээр цангасан үедээ л усуувал үр нөлөөтэй байдаг. Тэр яг хэсэгтээ ингээд усаа ууж чадахгүй байвал ингээд хэсэг хугацаанд дараа уул одоо тэр их нөлөөтэй бишээ гэж бичсэн байсан байхгүй. Тэгээ тэр нь бас би тийм бахтаа гэл цангаал яваад байдсан шүү дээ. Тэгэхээр яг тэр үедээ цангаагаа тайлаад яг шинээр нөхж явах хэрэгтэй мэн гэж бол би ойлгосон. Тэгээ заавал усч биш ер нь ингээл кофе, мофи юу ч хийж болох юм байл л шүү дээ. Хоол хүнснээсээ хүртэл тэр усныхаа юг авчиж байгаа гэсэн тийм. Тэр энэ амьдрах шинжлэх ухааны ном дээр бас яг гарсан байхгүй. Яг хүн заавал цангаагүй бол усуугаад байх шаардлага байхгүй. Яг л хүний бие өөрөө амар ухаантай. Хүн ингээд цангаас өмнө тэр мэдээллийг ингээд чиний биед ингээд хүргэх чинь гэсэн баа. Тэгэхээр ингээд бид нэр цангасан үедээ усууж байгаа нь бол ингээл хангалттай л гэж үзэж байгаа юм. Тэгвэл яг хөгшин болон хүүхдүүд л одоо нөгөө усуухыг ойр орох усуух хэрэгтэй. Яг л тэдний ингээ үйл ажиллагаа нь яг одоо биднэрийнхтэй тийм юу гэдэг лээ. Биднэрийнхтэй адилхан биш. Тийм гэж харсан. Тэгээ тэр усуух тал дээр бол бас үнэхээр сонирхолтойсэн. Тэр бас айгүй сонирхолтой байсан. Тэгээ бид нар ч өдөрт 8 стакан усуу тийгдэг яг бас тангасан үедээ л уугаарэ. Их бусад үед учир зүггүй эрүүл мэндэд ингээ ач тус сайнаар нөлөөлөд байдаг гэсэн яг шинжлэх ухааны тийм юм баталтаагүй байдгаа гэдгийг уншичаад би тийм үү сонирхолтой гэж. Тэгээ усыг бас угаасаа хэтрүүлж уувал бүүрэнд мүү гэд тэрнээ тийм юм гаргацдаг тий. Тэр бас сонирхолтой шүү. Гэтэ одоо бол нөгөө халуунд бид нар ингээл хөлс гарч байгаа хөдөлгөөн хийж байгаа нөгөө шингэнээ маш их алдчихдаг учраас яг нөгөө ус арьс хоёрыг холбох юм бол нөгөө ус ууснаар хүний нөгөө цусны эргэлт бас ингээ хурцаад тэг ингээд бас арьсанд одоо арьс өөрөө арай чиглэг уян хатан бас байх боломжтой. Тэгэхээр ер нь л гэтээ бүр учир зүггүй ус уухаа болохгүй нөгөө ус ууснаар бас арьсны нөгөө уян хатан чанар алдагдахгүй бид нар ингээд уухгүй ам цангаал хатаа яваад байвал арьс гэсэн орчиг бол хамаг шингэнэ ингээл авчин штэ. Тэгэхээр ингээ шингэнэ ингэж өхийн тулд бас ус ууж авах хэрэгтэй шүү. Тийм, зуны илрэл бас тийм. За юу яа. Зуны улирал одоо ингээ болж байгаа тохиолдол ингээ нарны төс ч одоо бүр хамгийн чухал байгаа штэ тий. Тэр нарны төсний тухай. Яа тэгээд тэр энэ номон дээр бичсэн ингээ нарны тусыг
20-50% гэсэн үү. Ингээд буруу төрхтөг, эсвэл дутуу төрхтөг зайлуу яг тэгчихсэн. Тэгээд яг яаж төрхөх ёстой ингээд Тэрэн дээр гэвэл яг ингээ миллилитрээр бичсээс ах 125 мл. Хэрвээ нөгөө нэг нарны цусаа яг хангалттай хэмжээгээр аваад хангалттай хэмжээгээр түрж чадахгүй бол яг нөгөө шашган дээрх SPF хэмжээний хамгаалт өгч чаддаггүй юм байлээ. Одоо ингээд хангалттай хэмжээгээр би авахгүй байвал би SPF 50-тай нарны цус ингээд аваад түрхсэн юм чинь энэ хэмжээгээр айгуу сайн хамгаалж байгаа гэж боддог. Гэхдээ тэр нь яг үнэндээ SPF 10 15 ч юм уу маш багаар хамгаалж яадаг гэсэн. Тэгэхээр хүн яг одоо зохиох хэмжээ буюу 125 мл-ээр аваад түрхжиж яг шашган дээрх одоо SPF 30 гэдэг юм уу 50 гэдэг юм уу тэр хэмжээгээрээ хамгаалдаг гэсэн үг. Тэгэхээр хүмүүс нөгөө нэг одоо 125 гэхээр яг хит чинь тийм мэддэхгүй шүү дээ. Ингээд би ч гэсэн мэдэхгүй хэрэг хэмжээтэй. Тэгээ яг бодох юм бол одоо 30 мл ч юм уу 50 мл-ийн яг савлгаануудтай байдаг шүү дээ. Тэр нарны цуснууд. Тэгээ 30 мл-тэй 125 мл-ийн хангалттай хэмжээгээр түрхлээ гэхэд 24 хоногт 50 мл-тэй 40 хоногт. Тэгэхээр яг 30 мл-тэй одоо тэр нарны цус ер нь бол ингээд сардаа дуусчиж яг окей би хангалттай хэмжээгээр яг SPF 50 хамгаалт авч байна гэсэн үг. Тэгээ хүмүүс нөгөө тэгэж хэлэхээр ер нь ингээд сардаа дуусдаггүй шүү дээ. Ер нь л нэг 2 сар маа ер нь болцдог. Тэгэхээр хангалттай сайн хэмжээгээр түрхээрээ гэдгийг байнгын л сануулдаг да. Тэр юунд энэ он дээр болохоор нэг энэ 2 хуруугаараа ингээд түрхээд тэгээд ингээд түрхэх гэжсэн шүү. Яг тэгэж түрхэж үтсэн. Тэгэхээр яаж вэ? Жохоо хэцэн чи юм шиг санагдаад байдаг. Тэгсэн чи яг нөгөө тэр чинь ингээд нягт түрхчихиж л хамгаалах юм байлээ шүү дээ тийм. Ямар ч нөгөө зай завсаргүй түрхчихиж юу нь бол орж ирнэ. 2 хуруун дээр бас нэг жоохон хэцүү юм. Одоо би 2 хуруун дээр амар ингээд дуудаа авчлаа. Тэнгүүд чи дараа нь авлаа гэхэд амар нарийнхан бас авчлаа шүү дээ. Тэгэхээр бас жоохон нөгөө баримжаагүй. Тэгэхээр би яадаг вэ гэхээр ингээд шууд нэгийг авчаад хангалттай жоохон хэмжээгээр одоо нэг зоосны хэмжээгээр авчаад тэнгүүд л эхлээд түрхчихтэй. Тэгээ тэрээ шингээчээд араас нь дахиад адилхан хэмжээгээр аваад хоёр дахь давхарлаж хэрэглэхгүй бол угаасаа нэг дор түрхэхээр амар хэцүү байхгүй шингэж өгөхгүй бөө юм түрхэхээр угаасаа болдоггүй. Тэгэхээр давхарлаж хэрэглээрээ. Тий, тэгээ би тэгээ юу нарны тос түрхэх чинь бас нөгөө бас амар утга учиртай байсан л шүү дээ. Өмнөх тосоо шингээж түрхэж бас үйлчлэн гэдэг байгаа шүү дээ. Тэгээ дээрэс нь нөгөө SPF нарны тосны хамгаалалтад крем бейс энтер гэдэг байгаа шүү дээ. SPF 50-тай гэдэг байгаа. Тэрний талаар сонс. Хүмүүс нэг ташаа байдаг юм нөгөө SPF одоо SPF 50-тай би кушн авчлаа гингүүтлээ нарны тусаа алгасчих гэдэг. Угаасаа миний одоо хэрэглэж байгаа нарны хамгаалалтай юм чам би хэрэглэхгүй. Гэхдээ тэр нь буруу яа тэр яг түрүүний нөгөөс хангалттай хэмжээгээр авч чадж гинөө гэвэл бид нар яг үндэ кушнаа тэгэл аль болох хөнгөн тэ натурал харагдах баг хэрэглэдэг ч юм уу. Тэнгүүд яг SPF 50 өгч чадахгүй. Яг тэр хэмжээгээр одоо түрхий гэвэл баг одоо кушнээ бүр ингээд баг төө зузаан болгож түрхжиж л тэр хамгаалтаа авах учраас ер нь бол хүмүүс мейкап дээр нарны хамгаалт дээр найдаад хэрэггүй. Нарны тосоо түрхлээ. Тэгээд одоо SPF-тай кушнээ түрхдэг ч юм уу. Тэгэнгүүт SPF хамгаалалттай кушн энэ төр бол яг өдөр сэргээх үед ч юм уу айгүй хэрэгтэй санагддаг надаа. Тийм шүү. Тэр бас маш зэрэгтэйсэн. За дараагийн асуулт нь болохоор үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэх нь л сайн гэсэн үг үү гэсэн байсан. Үгүй. Үгүй гэдгийг энэ номноос бол маш сайн ойлгосон баг те. Энэ ном дээр ч нөгөө маркетинг лозун яаж одоо итгэх хэсгүй юу те яаж компаниуд одоо маркетинг лозун ашигладаг вэ гэдэг талаар айгүй сайн ингэж тайлбарлаж өгсөн байдаг. Яг нөгөө хиймч хүн учраас тэгмүүд бид нар болохоор яг нэг өдөр тутамдаа яг тухайн брэндүүдийн нөгөө зар сурталчилгааг сонсож байгаа шүү дээ тий. Тэгмүүд энэ хүн болохоор яг за энэ брэнд юмаа зарах гэж л байгаа хүн юм ярих өөр тэгмүүд яг нөгөө судалдаг тий яг ингээд chemist хүн яриад яах нь бас айгүй өөр байд юм билээ. Тэгэхээр бид нар өдөр тутамдаа л нөгөө маркетингийн юмыг сонсоолаа энэ тэгэхээр яг ингэдэм байна гэж боддог нь бас үнэхээр ташаа байд юм гэдэг явлын номноос би бас айгүй сайн ойлгож авсан. Тэгээ яг нэг бүлэг дээр нөгөө үнэтэй бүтээгдэхүүн сайн гэсэн үг үү гэдэг бас нэг бүлэг гарч штэ тий. Тэрэн дээр болохоор үгүй гэд тэгээд яг нэг харсан болвол нэг юм серум шиг савлгаан дээр ингээд хувлаа харуулсан байдаг штэ тий. Яг одоо өөрийн тань худалдаа авч байгаа бүтээгдэхүүний хэдэн үеийн өртгөн яг ингээд ямар зардалт явдаг вэ гэд тэгмүүд ер нь яг бүтээгдэхүүн босч байгаа хэсэг нь яг нөгөө найрлага нь те доторх орж байгаа агуулга нь болохоор айгүй бага говьтай. Тэнгүүд савлгаа, маркетинг тэгэл одоо босоо тээвэрлэлт ч юм уу те тэр одоо зардууд нь ороод ирэхээр ер нь дийлэх хувь нь болчдөг. Тэгэхээр одоо юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр үнэтэй бүтээгдэхүүн байлаа гэд ер нь тэр одоо байнгын сайн гэсэн үг болвол биш. Тэгэхээр илүү орцыг нь харах хэрэгтэй юу?
илүү орцыг нь харах хэрэгтэй. За тэгээд бас нөгөө брэндийнх нь бас үүх түүхийг харах хэрэгтэй. За тэгэл Google дээр л ерөөсөө за энэ бүтээгдэхүүн гэдэг ревю бол зөндөө байгаа шүү дээ. Тэгээ ревюа харах хэрэгтэй гэж болвол хэлнэ. Тэгээд ер нь найрлага бас үг ингээ хараад сурч. А тэгмүүд од бас бүтээгдэхүүнүүд одоо хаасаагүй жоохон ингээд дурамл тийм бүтээгдэхүүнүүд маш их гарч ирдэг болчихсон. Тэгэхээр хүн яаж нөгөө яг найдвартай бүтээгдэхүүн авахыг хэрэг нөгөө аль биесний эрхтэй газруудаас худалдаа авалт хийснээр өөрийгөө одоо аль болох учруулж болох одоо тэр эрсдлүүдээс хамгаалж чадна. Эрсч имдэг шүү дээ. Харин тийм байна. Үнэхээр хүүхэн чиг хүү байлаа. 100 цагт одоо ялангуяа 100 болоод ингээ халуун үед юу бүтээгдэхүүнүүдээ хадгалах горим ямар байх ёстой бол ер нь бол нарны туяанд байх уу хит халуун орчинд бас байвал яах вэ гэдэг асуулт гарч байна. Ер нь бол яг цонхноос айлуулах зайдуу нарны шууд тусгал тусахгүй газар хадгалах нь бол зүгээр. За нэг ялангуяа нөгөө идэвхтэй орчин найрлагын орсон нөгөө аскорб өвчлөлтэй, витамин З-тэй ч юм уу тийм идэвхтэй орчин найрлагуудтай бүтээгдэхүүн бол аль болох нарнаас хол тэгээд зайдуу сүдэрлэг газар байхад бол гайгүй өрөөний температуртай. Бүр яг надад бол тийм хүрэгч байхгүй. Нөгөө бүр зарим хүмүүс хүрэгчтэй дээ шүү дээ. Дотор маск ажтай гуашаага айгуу гоё гараад ирээд. Надад тийм байхгүй. Надад болохоор зүгээр ингээ нарнаас ингээ халахвчилчдаг талдаа тийм ингээд байдаг. Тэгэхээр нарнаас л ер нь хол ойлгохыг хичээдэг. Тийм. За 100 цагт ер нь арьс арчилгаанд заавал байх ёстой зүйлсүүдийг нэрлээд тэгээд ингээд тусгая. Одоо арьс арчилгаа юу хэлэх гэж байгаа гэж. Аха, нарны тусаа. Нарны тусаа угаасаа нэгдүгээр тавчин байнгын одоо би нэг түгэндээ бас ингээл нөгөө нэг юм гар маран дээрээ төрөхгүй болвол бас болохгүй. Ганц нүүр биш бүх хэсгээс хамгаалах хэрэгтэй шүү. Маш олон янз төрөл байгаа. За нарны тус байна. За тэгээ хөнгөн окей, за мист оруулах юм байна. Мист. Ингээд тэнд очиад гоё сэрүүтэл цацчдаг тийм мист оруулна. Халуун байлаг гэд чигшүүлхий бол мартаж болохгүй. За тэгээд 3 дугаарт яг толгой шууд орж ирж байгаа юм. Энэ оройн арьс арчилгаа нэг хүүтэй ингээл гуашааг болгосон юм да. Гуашаа ч юм уу роллерд бол тийм байна. Тэгээд бас маск энэ төр орж ирж байна. Яг хүүтэй хүрэгчэндөө нэг жоохон байлгацсан маск тавьж ивдэг. Ер нь бол 100 болсон ч гэсэн чигшүүлэлтэй мартахгүй байх гэж байна тийм. Тэг чигшлээ мартаж болохгүй. За ойлголоо. Яг бид хоёр бол сая ярьсан нь бол үнэхээр яг хитгэн хэсгийн л өнгөц ярьлаа. Яг энэ номон дээр болохоор ингээ илүү юм үндэслэлтэйгээр тэгээ бүр шинжлэх ухааныхын тэр юу гэдэг лээ экспериментүүдийг ингээ тайлбарлсан тийм детальны юмнууд байгаа. Тэгээ энэ ном үнэхээр гоё ном байлээ. Миний нүдийг бол үнэхээр нээсээ уншиж байна. Маш нөгөө шинжлэх ухаанч ч гэсэн айгүй нөгөө ойлгоход хялбар агаад ингээл ерөөсөө айгүй тавчгаа энэ тийм гэдэг нөгөө хүн бас нөгөө шинжлэх ухаан ингээд харцгаар за яана энэ ч амар нөгөө нүсэр сүрхий утга агуулгатай юм байна баг би ч ойлгохгүй хата гэж бодож бас магадгүй. Гэтэ тиймээс айгүй ойлгоход хялбар тавч бөгөөд тодорхой ерөөсөө ингээл нэг тал нүүрэн дээр ерөөсөө ингээд маш том агуулгыг гоё оруулаад өгсөн ном байгаа. За тэгээд ирж оролцсонд баярлалаа. Намайг хахад ярьсанд үнэхээр баярлж байна. Би нөө бүр хүн болго уншаасаа гэж бодож байгаа. Тэгээд хамгийн эцэст нь хэлэх юм болохоор нарныхаа тусыг бити мартаарай. За баярлалаа.